ТV телевиз Апо компанитай хамтран бэлтгэдэг зүүд бичлэгүүдийн нэвтрүүлгийн маань цоо шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр манай ТV телевизийн яг 7 жилийн ойн босон дээр энэхүү шинэ дугаар гарч байгаа. Харин бол миний бие маш их баярлаж байна. Мөн манай телевизт бүтэн 2 жилийн турш хамт байсан манай үндэсний манлаа үйлдвэрлэгч Апо компанитай бас баярлалаа гэж хэлмээр байна. Тэгэхээр энэхүү дугаар маань Ардагчуудын өдгөө нутаг болох Булган аймагт 2 удаагаар хийгдэж байна. Харин энэхүү дугаар маань наадтан ямар хүн бэ гэдгийг яг одоо та бүхэн харах болно. Тэгэхээр энэхүү ардагчуудын өдгөө нутаг болох Булган аймагт бид 2 удаагаар ирсний учир бол бид энд нэгэн сайхан залуугийн туйлын хүсэл мөрөөдлийг биелүүлэхээр ирсэн юм. Энэ залууг Амгаланбаатар гэдэг. Амгаланбаатар маань 4 хүүхэд эхнэрийнхээ хамт амьдардаг. Намайг Нэргөө хот Амгаланбаатар гэдэг. Булган аймагта төрж өссөн. Одоо Булган аймагта ажиллаад амьдраад хоёр охин хүү хоёрын хамт амьдарч байж байгаа саяхан бас 2 сайхан хүүтэй болсон. Охин Султан Цэцэг гэдэг нэг өөрхөн охинтой одоо 7 настай. Хүү нэм төгсгээд одоо 4-тэй. Тэгээ сая Дарханбаатар гэдэг хоёр сайхан мундаг хоёр хүүтэй болсон. Амгаланбаатарыг 19 настай сөсийсэн шар үстэй жижигхэн банд байхад нь улаан нэлзэр охин төрж түүнийг аав болгосон байна. Аав гэж эвлэж дуудахгүй ах нь гэж охиноо хөөрдөн дуудаж байсан гэрэлт өдөр хоногуд түүний амьдралд бий. Хайрт охин Султан Цэцэг нь араасаа 3 дуу дагуулan энэ гэр бүлийг өнөр өтгөн болгож аз жаргал бэлгэлсэн айлын том охин юм аа. Эхнэртэйг одоо танилцаад одоо 9 жил болж байна л да. 9 жилийн хугацаанд ч одоо төрний ярьсаас 4 хүүхэдтэй болчлаа. 4 хүүхдийн хугацаанд 9 жилийн хугацаанд бас юм бодогдсон л доо. Өөрийн гэсэн гэр оронтой болчихсон. Хүүхэд насанд бас анх хотод очиж байж байгаа үед гэр оронгүй байж үтсэн. Тэг хүмүүс бол хараад гайхдаг л да. Ийм нэг зүгээр шат тий. Зүгээр нэг шатны доор хүн амьдрах ямар байдгийг хүн мэдэх бах. Зүгээр мэдэх хүмүүс байгаа хэл та. Хотод хүн юм шатанд дор 3 жил хүн амьдарч болдог. 4-5 лаач нь 5 сургуулаа ингээд найз нөхдөд очиод шатанд дор чигэлтэд ундаад болдог. Тэр жижигүүрийн өрөөнд дор амьдарч байгаа үед юу бодогч ирсэн гэхээр өөрийн гэсэн гэр онтой болох юмсан. Тэгээд тэнд байж ах үед анх охин маань төрж ирсэн. Тэгээд хүнд ийм төсөөлөл байдаг юм байлээ. Жижигүүрийн өрөөнд байж хат эхний төрөөд хүүхэдтэй болж байж хат. За одоо яаж гэр оронтой болох вэ гэдэг юм бол яа харахгүй бодогддог байсан тэр үед. Амгаланбаатар их нэртэйг хүүхдэх наснаас үерхэж нөхөрлөөд улмаар дотонсон гэр бүл болсон байна. Түүний их нэрийг Урангой гэдэг. Урангой бол манай Голбаатар Амгаланбаатарын анхны хайр. Түүнийг хүнд хэцүү цаг үед тушиж утгуулсан цорын ганц бүсгүй. Хойштоо ч альва хүнд бэрх саад тулахад орхиод явахгүй гэж чин сэтгэлээсээ итгэсэн эмэгтэй. Ээж найз мэдтэй ярьж чаддаг жижигүүрийн өрөөнд нүүж ороод. Тэгээ жижигүүрийн өрөөнд байж байгаа үедээ хөвтөд орсон. Тэгээ хөвтөд орчоод байж байгаа үед анх их нэртэйг танилцж ирсэн. Тэгээд тэр үед одоо юу гэдэг чи хүмүүс бас хүнд хайртай болчиход их нэрээ сонгодог баг. Нэг бол үнэхээр их таалагдсан эмэгтэй тэгээ удаа хугацаанд үерхэж ч юм уу явж байгаад хайртай болдог. Би миний хувьд бол их нэртэй хайртай болох юм их нэртэй татагдсан үе гэх юм бол дөнгөд үерхэд ч юм уу дөнгөд танилцаад 2-3 сар болж байгаа охин хүн шүү дээ. Тэр бол нэг амьдрал үзсэн хүн бол нэг өөр юм сэтгэх баг. Охин хүн хэвтэд орсон тэр нэг банди бос шээж чадахгүйгаа банди шээсийг зөөгөөд тий хэвтэрд байхад нь шүү дээ. Тэр үед л энэ хүн хизээ нэгэн цаг тий одоо өнөөдөр шиг өөр их яг тогтсон гэр оронгүй ч юм уу яг ингэ явж явах үед төшид болох үе юм да гэж яг бодогддог байхгүй. Анх их нэрээ тэгж яг надад тийм сэтгэл төрүүлж яхад би их нэртэй амар их баярлж байна.
Тэгэхээр манай нэвтрүүлгийн азтай оролцогч болох Амгаланбаатарын маань цорын ганц хүсэл мөрөөдөл бол өөрийн гисэн дулаахан байшинтай энэ сайхан хүүхдүүдтэй их нэртэйгээ аз жаргалтай сайхан амьдрахыг хүсэж мөрөөддөг байгаа. Энэхүү мөрөөдлийг нь Булган аймаг дахь ардчилсан социалист залуучдын холбооны залуучууд түүний анд нөхдөд нь дэмжиж манай нэвтрүүлэгт санал хүслээ ирүүлсэн юм. Бид ч гэсэн тэр хүсэлтийн дагуу Булган аймагт ирсэндээ маш их баяртай байна. Манай залуучуудын байгууллага 2010 онд нэгэн залуу гэргүүлд шинээр байшин барьж өгч томоохон тусыг хүргье гэж бид одоо тэргүүлэгчдийн хэмжээнд шийдвэрлэсэн байгаа. Тэгээд энэ шийдвэрийнхаа дагуу ТV телевизийн зүйдэж байгаасаа сангийн хамт олонтой хамтарч энэ нэвтрүүлгийг одоо хийхээр бэлдээд байж байна. Манай нэвтрүүлгийн үйл явцад аймгийн тамгын газар, аймгийн иргэдийн хурал, аймгийн засаг дарга, төрийн сан, нийгмийн бодлогын хэлтс, хөдөлмөр халамжуулалтын хэлтс, мөн одоо бусад хувийн хвшлүүдийн компаниудаас цонхот компани, бэлгүүн дэлгэрэх, Эрдэнэ Бармаат, Булган ундраг гэх одоо олон компаниуд бол хамтарч бидэнтэй энэхүү санхүүмжийг босгож нэгэн аймагт одоо туслах ийм томоохон ажлыг бол бид эхлүүлэхээр ингээд байж байна. Манай энэ үйл ажиллагаа Булганы нийт ард түмний сэтгэл шингэсэн сайхан үйл хэрэг болох байх. Энэ үйл хэрэг маань нэгэн залуу гэрүүл тэр залуу гэрүүлийн сонгогдсон одоо нөхцөлд бас ихээхэн том тус өгөх байхаа гэж ингэж одоо бид хичээж байгаа. Тэр тус энэ буйны сайхан үйл маань олон сайхан зүйлээр баялаг хүмүүс дэмжсэн ийм ажиллагаа болж байна. Тэгэхээр нэгэн ийм зорилготой залуу гэрүүл амьдралд нь томоохон тусламж хүргэж нэгэн сайхан байшин барьж өгөхөөр бид бэлэн болоод байна. Энэ ажиллагаа маань сайхан болж бид сайхан хүлээлгэж өгөөд тэр сайхан торгон агшин дээр очих хоногийг бол тэсийн ядан хүлээж ажиллаа амжилттай болох байх гэж найдаж байна. Амгаланбаатар ухаан орсон цагаас эхлэн ээж болон ах дүү нартай тусалж багаасаа хар бор ажил хийж ирсэн. Тэгэхдээ тэрээр сүүлд өөрхөн нэгэн авиасын нээж өсчний мэргэжлийг сонгосон байна. Тэрээр энэхүү мэргэжлээ энэхүү уран чадвараа улам хөгжүүлж улсын чанартай олон уралдаан тэмцээнд тэргүүлэх байрыг эзэлсэн чадварлаг өсчин болж чадсан байна. Тэрээр Булган аймгийн төв дээр өөрхөн хадам дүүтэй нийлж нэгэн бяцхан өсчний газрын нээсэн. Нутгийн иргэд Амгаланбаатарыг хүнийх нь хувьд мөн өсчнийх нь хувьд маш өндрөөр үнэлт юм байлаа. Өсчний мэргэжлэр сураад ажиллаад одоо 8-9 жилдээ ажиллаж явж байна. Анх бол одоо 8-9 жилийн өмнө анх өсчин болчоод бол нэг тийм хүний төсөөлөгдөгчтэй одоо юу гэдэг чинь нэг мэргэжлэрээ юм хийх юмсан өөрийнхөө мэргэжлийн талын юмыг болгондоо хийх юмсан гэдэг нь тэр үед бол бараг хүнд яриул бараг энэ үлгэр юм шиг сонсогдож байсан л хаалтай өөрөө жоох хүүхд дээр нь өсчин болоод удаачгүй тийм дотроо өөртөө төсөөлөг бол миний тиймэрхүү юм хийндэ л гэж боддог байсан. Тэр маань өнөөдөр энд биелсэн энийгээ бүр биелэхдээ өөрийн гэсэн үйлчлүүлэгчтэй болоод булгандаа бас миний хувьд бол энийг бахархууш тийм булганд хүн болгон мэднэ үйл ажиллагаа үнэхээр өөрхийн хэмжээнд бол их сайн хийж байгаа гэж үздэг өөрийгөө бол юу гэдэг чинь дэлгүүрт хүн ороод юм худалдаж авах гэж байгаа бол тий авах гэж байгаа бараагаа үзэж хараад авч байгаа бараандаа сэтгэл хангалуун гардаг бол үсээс сулгаж байгаа хүмүүсийг бас яг тийм мэдрэмж өгөх айгүй гоё байдаг. Үсээс сулцсан хүн чинь би энэ хүнд одоо хэдийг төлөх юм болоо. Энэ хэдээр засдаг бол гэхээсээ илүү энэ надын үсийг гоё засна. Би энэгүй гоё засуулаа гарч ин да гэд. Бүр үнэн сэтгэлээсээ бүр тогтлоо гарч байгаа тэр мэдрэмжийг нутагтаа үс засаж байгаа үедээ би илүү их мэдэрдэг. Тэр бол айгүй гоё л мэдэрч надад бол. За яг одоо би шинэ 909 хэмээх нэртэй нэгэн өсчний газар гадаа нэрсэн байна. Энд Амгаланбаатар маань ажиллаа хийгээ сууж байгаа хаа ингээд Амгаланбаатарт энэхүү аздан болсон тухай баярт мэдээгээ одоо дуулахаар орцгоо ингээд. Сайн байна уу? Сайн байна уу? За. Сайн байна уу? Амгаланбаатар мөн биз дээ? За тэгэхээр ТV телевизээс явж байна. Зүйд бичлэг одоо нэвтрүүлгээс явж байна. Өөрөө мэдж байгаа шүү. За тэгэхээр бид нэр Улаанбаатар хотоос танай Булган аймгийн ардчилсан социалист залуучдын холбооны одоо залуучууд чиний найз нөхдүүдийн дуудлагаар одоо чиний хүсэл мөрөөдлийг биелүүлэхээр ирлээ. Тэгээд энэ тухай мэдээд болгож би маш их догдолж байлаа. Одоо сонсон хүн ямар их догдолж байгаа одоо сонсмоор. Нэг сан итгэхгүй байна.
одоо нэг бид нар ярьжсэн л да зүүд биш байгаадаа нэвтрүүлэг хий нэг шинэ залуу гэр бүлийг дэмжиж тэр залуу гэр бүлүүдтэй уулзалт хийжсэн би өөрөө мэдэж байна. Гэтэ би өөрөө үнээр гайхаж байна. Манай гэр бүлийг сонгож яа гэж юу? Тэгэхээр манай нэвтрүүлгийнхуудыг хааснаар танаа гэр бүлтэй чиний 4 сарын хүүг чиний эхнэр Амгаланбаатар чи өөрөө ингээ манай нэвтрүүлгийг хаацсан боллоо. За баяр хүргэе. Тэгэхээр танаа гэр бүлийнхний бид нэр одоо танаа баярлж байгаа одоо тэр гэрээс чинь явуулаад тэгээд танаас байх оогоор 7 хоногийн дотор танаасаа одоо хүсч мөрөөдөж байсан тэр байшин гэж байрж өгнө. Эхнэртэй нэг өөрийн гэсэн нэг аюулгүй гоё байшин. Одоо энэ миний гэр тийм. Эхнэр маань өөдөөс эхнэрээ тэр байшингаар зогсоож байгаа би. Энэ ханаа бидний амьдрах тэр үр хөвгтүүдтэйгээ сайхан амьдрах гэргээд бүр ингээд нүдэнд нь бүр харагдах ус, гарт нь байгдах ус тийм том юм хиймээр нь. Тийм бэлэг барьмаар нь. Өнгөрсөн жилээ бодоод үзсэн шүү дээ. Хүн өөрийн гэсэн гэр оронтой болох. Эхнэрээ баярлуулахаас гадна надад хүртэл маш том жаргал. Хүн өөрийн гэсэн гэр орондоо өөрөө хөвгтэйгээр яста бужигнаад байж ах шиг жаргал байхгүй байна. Гэтэ би тэр мэдрэмжийг эхнэртэй мэдрүүлээс гадна өөрөө ч гэсэн мэдэрмээр байна. Тэд эхнэр нөхөр аав ээж болоод 1.1 туулаж байна. Амьдралаа орцны жижүүрийн байрнаас эхлүүлж байсан энэ залууд нэгэн том мөрөөдөл байсан юм а. Тийм ч учраас тэр эхнэр хүүхдтэйгээ хамт манай нэвтрүүлгийн 4-9-оор аялалд явахыг хүссэнгүй. Харин ч бид бүхэнтэй хамтарч өөрийнхөө орон гэрийг тохинулж эхнэр хүүхдтэй аз жаргал баяр баясгалан бэлгэлэхийг хүссэн юм а. Бид ч түүний хүсэлтийг дуртай хүлээн авлаа. Амгаланбаатар бол Булган аймгийн ардчилсан социалист залуучуудын холбооны тэргүүлэгчдийн нэг нь. Тус холбооны залуучуудын санал хүсэлт нэгнээ дэмжиж ажиллая гэсэн чин сэтгэлийг нь олзуурхан хүлээн авч бид дахин Булган аймгийг зорьсон юм а. Альч нийгэм, альч улс орондоо залуучууд гэдэг тухайн нийгэм улс орны хөгжил цэцэглэлтэд өнгө төрхийг тодорхойлож явдаг шил толин байдаг гэхэд буруудах юмгүй. Тэд эвсэг бас хүчтэй нэг сэтгэлтэй нэвтрүүлгийн зураг авалтын өдрүүдэд телевизэн уран бүтээлч бидэнд мэдрэгдэж байсан юм. Бүгд тус тусдаа ажил хөдөлмөр эрхлэж ар гэр ахуй амьдралаа хинээс дутахгүй авч яваа хичээл зүтгэлтэй залуус юм. Гэвч тэд энэ өдрүүдэд хувьсгалын бүхий л ажлаа орхиж амдынхаа төлөө чин сэтгэлээсээ ажиллаж байлаа. Мөн тэдэнтэй хамтарч аймгийн мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнууд цонход хязгаарлагдмал хариуцлагатай компанийн өрөлөгчд өөр бусад олон хүмүүс хамтран ажилласан юм.
За тэгэхээр үзэгчтэй манай барилгын ажил маань яг төлөвлөгөөнийхөө дагуу маш амжилттай явагдаж байна. Өнөөдөр манай барилгын маань 3 дахь өдөр явж байна. Ерөнхийдөө урлагийн ажил бол дуусаад одоо дээврэх ажилдаа орсон байгаа. Тэгэхээр ер нь үзэгчид та бүхэн харж байгаах бас манай урд урдны барьжсэн байшингуудаас арай нэг өөр онцлогтой, өөр техникээр бариад ах шиг байна. Мэдээж гадналын нь бол тоосоор өнгөрсөн. Эхлээд өнгөлгөөгөө барьжаа дараа нь дотор талаа блокоо барьж байна. Тэгэхээр энэ бас нэг өөр арга техник юм шиг байна. Тэгээд манай барилгын ажил бас нэг онцлогтой, манай нэвтрүүлгээр маш их онцлог үйл явдал болж байгаа. Тэр нь юу вэ гэхээр яг энэ барилгын ажлыг хариуцж одоо манай Азтай гэр бүлийн одоо урангойгийн маань ээж одоо яг энэ барилгын ажлыг хариуцж ажиллаж байгаа. Тэгэхээр их тайван гэж ихч байна. Тэгээд их тайвагч маань өөрөө Булган аймаг дахь одоо мэргэжил сургалт өдрийн төвд бас гадлын багш идэм байна. Харин барилгын одоо барилгачдын одоо ардлыг хариуцсан одоо тэр хоол ундыг хариуцж манай амгаагийн маань ээж оюун чимгэгч маань бас ажиллаж байгаа. Энэгээр бас онцлог мөн хамгийн онцлог зүйл гэвэл манай Азтай гэр бүлийн одоо эзэн амгаа маань өөрөө одоо барилгын ажилдаа одоо гар бие зүтгэж ажиллаж байна. Энэ бол маш онцлог зүйл. За тэгэхээр амгаа ажил дээр явагдаж байна. Оо сайн. Сайн уу. За тэгэхээр чиний хувьд одоо Азтай ч юм уу эсвэл одоо юу гэнтэй би бас яг хэлхийг мэдгүй. Гэхдээ ямар ч сан чиний нүдэн дээр тий одоо чамд бэлэг болох тэр байшин маань ингээ босч ин чи өөр ингээд гар бицдгээ тоосох болоог мод юу гэдэг бүхэнд нь орсон. Өөрөө бас энэгээр одоо ар сар юм янзлаад яваад байна шүү дээ тий. Тэгэхээр энэ бүхэн одоо чамд ямар сэтгэл төрүүлт юм бэ? Ер нь бол би өөрөө энэ чөлөө цагаар ингэж гэр орондоо байгаа нэг дутуу байгаа ч юм янзлахыг хүсдэг юмнуудаа би найдварлах хийх дуртай. Энэ өөрөө айгүй сонирхолтой л да. Хүн өөрийнхөө гэр орондоо мэдээж дутуу бүхнээ бийцгээл хэмхэрх юм байл янзлах гэдэг чинь эр хүний хувьд бол нөхөр хүний хийх л ёстой ажил. Тэр бүхнийг хийцэн. Ер нь надад их гой санагддаг юм айлын хашаанд ингээ орохоор ч юм те. Айлын орцоор байрны орцоорж орох ч юм. Үүдийн хэсэг ер нь өөрөө ямар байхаасаа шалтгаалаад тухайн айлын дотоод гэрийн байдал ч юм тухайн хүмүүсийн өөрийн нэг хав хүний тийм нэг юу л их сайн юм шиг санагддаг шүү дээ. Тэгэл ер нь би бол цаашдаа яг энэ хашаанд бол хийх юм их байгаа. Тэгэхээр би бас анх танаа энэ үүдэн ирчээд бас хараад анзаарсан л да тий. Одоо энэ танаа хашааны нүүр хэсэг нь хаалгаар янзлсан байдал ч тий хэмээ оруулаад энийг өөрөө л хийдэг гэсэн бүтээн. Тэгээ энийг бас яг энэ хаалга үүдний хэсгээр бол манай сүүлийн хийснээс хойш бол их яригдж байгаа л да хүмүүс их сонирхож байгаа. Тэгээд миний аав хийсэн. Миний аав өөрөө ерөнхийдөө бидний хүүхд авчихсан цавилган байлгаа өөрөө хийждэг. Одоо яг нас бас яг тэгээ энэ өөрийнх нь гараад хадах болгон би өөрөлдсөн л дөө хадах болгондоо ч юм нэг модыг хадахтаа бүтэн хадах амьсгаатаа ядраад байгаа хүмүүстэй энийг нэг хээ болгоныг өөрөө хадсан. Тэгэхээр одоо бид нар гол төлөвлөгөө бол тий амгаа маань өөрөө эндээ барилгын үйл явцад орцоод эхнэрээ бол одоо юу гэж хийж явуулсан юм би бас яг сайн мэдгүй. Ямар ч эхнэрээ хүүхдүүдтэй нь одоо гэрээсээ явуулсан байгаа. Тэгээ 7 хоногийн дараа эрэхтэн одоо амгаа маань тий шинэ байшинтайгаа ингээд шинэ амьдралтайгаа тий ингээ өгтөж авах нь гэрээ хүүхдүүдийг санаж байгаа эхнэрийг санаж байгаа тий. Нөгөө сая сүүлийн баг төрснөөс нь хойш хоёр жоохон бол өдөр болгон цуг байсан болохоор яаж байгаа бол хийж байгаа уйлж байгаа болоо гэж санаа зовжлээ. Тэгээд уйлахаас гадна бас хоёр хүүхд уйлахаас гадна хоёр ихэр хүүхд гэдгээр бас ээж нэг ядарч байгаа. Хоёр хүүхд чинь зэрэг уйлахаар бас л За ажиллаж болно шүү дээ. Төмрөөрөө манай барилгын ажил маань үргэлжлэж байна. Урлагийн ажил дууссан, дээврэх ажилдаа орсон байгаа. Тэгэхээр үзэгч та бүхэнд энэ фишинг талаар жаахан танилцуул. Энэ бол одоо би бас их гайхаж байгаа юм. Хагас дугуй хэлбэртэй тий. Тэгээд танаас нэг зүйл тодруулъя. Байж фишинг талаар нэг танилцуулаач. Энэ одоо яг яагаад ингэж дугуй хэлбэртэй байрсан юм? Жаахан загвар оруулсан юм уу эсвэл одоо илүү одоо юу сайн байл юм уу? Алалч юунд энгийн алаанд ялгаагүй дээ. Тэр яг нэг заагур оруулсан байхтай. Фишинг болгон бас ингээ өнцгтэй юм гонцгой хал. Тийм шүү. Бид нар ч дандаа л ийм өнцгтэй эсвэл залуугийн бас тийм шинэ залуу ус арай жоох өөр ертөнцид өөр байвал гэж. Тавтай удаа яг ижлэхийн дээрээс ингээл алал таталтай бол яг ижлэх. Та өөрийгөө танилцуулаач. Би одоо энэ гэрээ эзний төлсаагийнх нь юу? Хамгийн баг дүү. Зөв. Яг дүүтэй ингээд болгоны одоо залуучууд явуулж байгаа юм ажил. Бас шатлах хэрэг бас болж байна.
Улааны залгч толгойн ТV-ийн танаа хамт олныг баярлж байна. Бүгд ийм сайхан орон гэртээ болгож өгч байгаад. Тэг яг өөрийнх нь чадах нэг ийм юугаар тос болж явна да. За тэгэхээр би түрүү хэлсэн манай барилгын ажлыг одоо манай Урангойгийн маань ээж одоо хариуцж ажилласан. Сайн байна уу? За барилгын ажил ямар шиг явж байна? Барилгын ажил яхаа бид нар одоо өрлөгөө дуусчаад нурууныхаа ажил хөтөлтөндөө явж байна. Одоо тэгээ бүс утаан цутгаад нуруу тавихад ажил ерөнхийдөө тэгээ шейпер хийх үлдэж байна да. За тэгэхээр танайч яг одоо зүүд бичлэгүүдээ нэвтрүүлэхт одоо танаа хүүхдүүдээ азнаар тодроо тэгээ та дээрээс нь тэднийхээ байшингээ байж үчээд энэ сэтгэл ямар байна? Тэр нь ихэд хэцүү л байгаа. Одоо тий аргагүй газар дээр нь барилгаа эхлээд ирэхээр л одоо өөр ирэхгүй үнэмшиж ирлээ. Түүнээс би одоо эхлээд бас арайч үгүй байд гэдэг. Уг нь би зүүдэж байгаа нэвтрүүлгийг харж байсан л да зурагтаар харжаад би бас бодсон. Би манай энэ хэдэд нэг ийм бас яад болдгоо болоо энэ одоо ямар учиртай яадгийн бол да гэсэн чинь бодоод бас өнгөрсөн байхгүй. Тэгсэн чинь тэр бодол маань ингээд биелнэ гэж би ерөөсөө итгэсэнгүй. Тэгэхээр яг одоо энэ бодлыг биелэхэд бас Булган аймгийн тий Булган аймгийн одоо ардчилсан социалист залуучтай холбоос их юу яаж байгаа одоо дэмжиж тэгээд энэ мөрөөдөл одоо биелэхэд одоо нэмэрт болж байгаа тийм үү? Тэдэртээ бас ханастаа нэг үг хэлэхгүй. Би одоо тэр ардчилсан социалист залуучуудын холбооны удирдлагуудад одоо баярлалаа л гэж хэлээ та. Өөр одоо надад хэлсэн чинь сэтгэл доглоод хэлэх үг чинь их олдож өгөхгүй дээ. Одоо та бүхэнд баярлалаа. ТВ-с телевизийн та бүхэн ч гэсэн одоо энийг удирдан зохион байгуулж Булган аймагт ийм барилга байгуулах гэж ирсэн та бүхэн ч гэсэн баярлалаа. Ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Одоо манай оюутан сурагчид энд одоо ингээд 1-р курсын нэг 4 оюутан байна. 2-р курсээс нэг 6 оюутан байна. Нийт ингээд бид нар 14-өлөө ажиллаж байна. Одоо 2.5-ых маань энэ өвөд 1 сард ингээд төгснө ингээд зурагтаар гарч байгаа юм чинь тэднэрт маань ажлын байр бэлэн байх болтугай гэж өрөө. За. Өөр одоо тэгээд танай залуучууд үг олдож өгөхгүй байна. Одоо хитрхи догдолцсон ч юм уу ерөөсөө нэг сонирн байгаад. Одоо ихээ жоох ярих юм бол айгууд уйлч магадгүй юм байна дээ та. За тэгэхээр танай залуучууд бас тэгээ үдштэй хамнаас бас баярлалаа ажил мөн цонхот компани тэ өрлөгчд бас манай барилгын ажилд оролцсон ба тэдэртээ бас баярлалаа ажил маань. Тэгэхээр та яг энэ барилгын ажилд яг та өөрөө танай хүүхдүүд чинь ингэ нэвтрүүлэлтэд орсон болохоор та ингэж би орё гэж энэ одоо энэ барилгын ажлыг хариуцаж үлдвүү эсвэл цаанаасаа томилогдоод ирвүү? Манай сургуулийн захиргаа болохоор зэрэг яг одоо нэг нь танаа хүүхдүүд баригдаж байгаа юм чинь багшаа та тэн дээр өөрөө гардаад хүүхдүүдээ аваад ажиллах удаа гэдэг ингэсэн. Тэгээд би хүүхдүүдээ одоо тэгээд би одоо 9 сарын 1-ээс хад 2-р курстэй юм байгаа. 2-р курсын нэг 51 оюутантайгаа 20 хэдийн би 26-гийн би хариуцаад 25-ын нөгөө багш маань хариуцдаг. Та тэгэхээр яг ямар чиглэлийн мэргэжлийн багш юм бэ? Би барилгын өргөн мэргэжлийн багш л гэж явд юм да. Тэгээд дотроо одоо би 5 дахь жилдээ багшилж байна. Тэгээд энэ дотор ерөөсөө өрлөгөөч өрждөг, бид нар шавраач хийждэг, засал чимэглээч хийждэг юм нэг түгээмэл мэргэжилтэй улсууд байгаа юм да. За. Таны ч одоо ерөөхдөө харахад бол яг манай барилгын ажил маань яг төлөвлөгөөнийхөө дагуу явж байна шүү дээ. Бид нар бол яг 7 хоногтой барьдаг сунглаа гэхэд бид нар нэг 8 хоногт бол байшингаа бариад одоо гэр бүлийн хүлээлгэж өгдөг. Тэгэхээр таны одоо яг төлөвлөсний чинь дагуу явагдаад яг 7 хоногтой дуусах болов байш маа. Би бас дуусчих санаатай л байна шүү дээ. Болж игэл дуусах л гэж үзнэ. Одоо болохгүй энэ дөрөв саатлах гарахгүй байх юм бол болчих байхаа л. Байгаль хил мэдэндээ тийм ээ. Харин цагаагаар бас гайгүй байгаад байвал. За. За хэдүүл ямарсан хичээнэ тийм ээ. За хичээгээд дуусхандаа юм. Дуусхандаа. Яг юу яах юм чинь. За. Арай хав. Болоод явчих юм дээр. Одоо Сэн бэн. Хараа. За. Хаад өндөр сайхан байна. Ийм цагаан хаад идэж байгаа энэ залуучууд ажлын өмнө суулгаас зүгээр аргагүй юм байна. Тэгээд энэ амттай хоолыг хийж өгч байгаа манай амгагийн ээж оюун чим гэж ихч байгаа. Үдсээр танилцуулж байна. Сайн байна уу? За юуны төрөнд одоо энэ ТВ телевизийн хамт олонгийн аймгийн залуучдын холбооны тэргүүр сэмбэлээ. Тэгээ дарга зэргүүд нь маш их баярлж байна. Одоо хүүгийн маань сайхан байшин савтаа болгож ирж байгаа. Тойд их баярлж байна. За тэгээ энэ хүүхдүүд гэсэн гар бие оролцож байгаа энэ ТМС-ийн хүүхдүүд нь тайван багштай баригадынхан ч гэсэн маш их баярлж байна. Та хүүхэд хоёр нь ярих уу? Ер нь багаас нь мэдээ байна. Манай хүүч одоо багасаа
их дуугаа тийм л хүү байсан да. Тэгээ сургууль соёлоор явж байгаа сүүлдээ би одоо энэ ходрууд мэрэгчлээ болгоё гэж зорж 3 хүүхдэд дагуулаад явсан. Тэгээд хадууд очиад энэ маань юу мэрэгчлгүй байсан одоо зэрэг. Тэгээд ундааны цех мэхэд ажиллаж байгаа барилга зам мам дээр зөндөө ажил хийсэн. Амьдрах гэж тэгээд ажил хийж байгаа сүүлдээ нь хүсчин болгоё гэж бодоод айгуу салонд хүн санд оруулахаар хүсчин болгосон. Дараа 3 сар дагалт хийгээд сайн хүсчин болсон. Богино хугацаанд их амжилт гаргасан хүүхд маань. Тэгээд тэнд би маш их баярлж байгаа. Тэгээд одоо агуу хүүхдэд дагаад нутагтаа очиж ажлын байр нээж ажиллаж амьдрий гэж наашаа зорж ирсэн. Тэгэхээр манай залуучуудад ямар сэтгэлтэй байна ер нь гээд манай төлөвлөлт хэлж байгаа найзтай ингэ байшин байхад сэтгэл өндөр байна уу амгаахаа гэрүүд ингэ тус дэмжиж байгаа баяртай. Бас ингэ багштай ингээд бас ахтаа бас ингээ гэр ингээ байрж өгöd бас байшин бариад ингээд бас дунд нь ороод найз нартайгаа ингээ ажиллах бас гоё байна л да. Тэгээд бас багштай тэгээд бидний заа сургасан болохоор тэгээд багшийнхаа итгэлийг алдахгүй тэгээд хийж өгч байгаа бол бас их баяртайгаа. За би амгаахтай болон багшаас ингээ байшин барьж байгаадаа их баяртай. Тэгээд багш бид нарт бас ихэн заа сургасан тэгээд тэрнийг энэ бас энэ байшин дээр харуулахын тулд би сайн хичээж зүтгэнэ. Тэгээд за амгаахаа бас ийм сайхан байшинтай болгож байгаад бид нэр баяртай байна. Альч нэвтрүүлгийн зураг авалт бүтээн байгуулалтын үед таардаг сайхан сэтгэлднүүд ч энд бас л таарч байлаа. 28 хэмээн халуунтай энэ өдрүүдэд Бүрэг хангай сумын ардчилсан социалист залуучдын холбооны дарга Эрхэн баяр барилгын ажилчдыг эргэж тор дүүрэн хүйтэн ундаатай ирсэн юм. Ийм л сайхан сэтгэлтэй хүмүүс золоор манай Монголд байх юм да. Манай компани бол булаан төлөв ажиллагаа явуулдаг. Барилгын материалын үйлдвэрлэл худалдааны чиглэлээр ажиллагаа явуулдаг компани байгаа. За манай компани бол яг үйлдвэрлэл нь бол вакуум цаа хогсралт байгаа, урилгын ханы блок байгаа. За дээрийн хэвлэл төмөр сүүрх үйлдвэрлэлийн ажиллагаа явуулдаг. За худалдааны хувьд барилгын материалын бүх чиглэлийн бүх төрлийн худалдааг явуулж байгаа. Тэгээд манай хоёр залуу цаашдаа урт удаан насалж эрүүлийн хас жаргалтай сайн сайхан амьдарч хүрүүхтэйхэн сайн сайхан үзээрэй гэж ингэж л одоо ерөөнөрөө 16 жил морин тэргээр ус зөөсөн бүх булганчуудын танил оргил гэж хижээлэр тусыг тооноор нь буулгана. Тэр үүндэж дуртай. Одоо ус хэрэгтэй юу гэж байн утасна. Арилха та ер нь хичнээн жилийн гэж морин тэрэгтэй ус зөөж байгаа. 16 жил метрээр ус зөөж байна да. 16 жил хичнээн өрх айлыг одоо усаар хангаж байна. Энэ болгоны ард түмэн хэлээчээр сургууль цэцэрлэг ерөөсөө анхахгүй байхгүй ерөөсөө. Янз бүрийн янз бүрийн юм ерөөсөө их юм да. За. Тий. Таны бол одоо үн чамд энэ одоо сайн тийм агуу мөр миний энэ мөрөө. Би болгон аймагт одоо миний мөр шиг мөрөө ховордоо. Би одоо энийг болгон ард түмэн мэддэг юм миний мөрөө. Айгуу болгон дээр л тойрч бол дээрээс алдартай юм байна шүү дээ тэгэхээр. Энд мөр тоо. Юу ч хамаагүй эдэн ерөөсөө морины ч хоол хүнсийг бол хаанаас таах вэ? би өөрөө үсээ хадж авна. Тэгээд тийчээдээ бас гаднаас бодож авна. Хоёулаа хоёр машин өөс авчаад буулгачаад энийг идэх юм авчаад. Одоо тийчээд орж аваад ингээд өвөл дөнгөө явчихсан амар таахгүй. Ганцхан нэг 3 өдөр би нэг амарт юм. Миний амралтын үе.
Морил барил таны хүүхчиг үн чамдчин л байна үстэй тийм ээ. Яарлаа. Дэмдгэн морь энэ бол. Таны сайхан морь ч байхгүй бол тэгэл нэг морь байсан яг хуу сайн гарын хулгачийн гараар орцсон доо. Энэ өдрүүдэд төрсөн өдрүүд олноор давхцаж байна. Урангоо 29, Амгаланбаатар 28, Эхрүүд маань 3 сартай болж байгаа. 9-р сарын 9, 10-ны өдрүүдэд манай телевизийн 7 жилийн ой тохиож байгаа билээ. Урангоогийн төрсөн өдрөөр бид Эрдэнэт хотоор он аяллаа. Нэвтрүүлгийн зураг авалтын өдрүүдэд Урангоод Уялдуу Ууган баяр нь туслаж Эхрүүдийг харж халамжлан яваан энэ. Микки Маус тоглоомын газар тоглог цэвэр орчинд үйл ажиллагаа явуулж байна. Тус тоглоомын газараас Сувдан цэцэг Ням төгс хоёрт Эрдэнэт хотод ирсэн үедээ үнэгүй тоглох эрхийг олгосон юм. Мөн тус төв бүтэн болон хагас өнчин хүүхдүүдийг хямдралтай тоглуулж хүмүүнлэг үйлсийг бяцхан үрсээсэн эхлүүлж байгаа газар юм аа. Тус тоглоомын төвийн эзэн хатагтай од гэрэл Булган аймгийн Сайхан сумын уугуул Олимпийн аваргын төрсөн эгч najвэ. За тэгэхээр Эрдэнэт хотод байрлах Микки Маус гэж хүүхдийн тоглоомын төв дээр манай одоо төгсөө Сувдан хоёр маань үнэхээр сэтгэл хангалуун сайхан тоглоод одоо энэ өдрийг маш цугаатай өнгөрүүлээ. Харин манай Дарханбаатар Дарханбаяр хоёр маань нэлээ ядарсан боловч нэлээ ядарсан болтой энэ ч дээр одоо ээжгээ бүхийг жаахан хөгж байгаа унтаад өглөө. За эндээс харин гараад бид нэр Урангоогоо төрсөдрийн эзэн Урангоогоо одоо чигнээсээ баярлуулна. Харин баярлуулж одоо хоолнд орох байгаа. Харин тэрнийхээ өмнө бид нэр Урангоод бас жишгэн сюрприз ярьсан. Тэр бол одоо нэлээд одоо хамгийн том гэсэн салоныг олж очоод Урангоогоо их гоё болгоно гэсэн. За ингээ ямар ч байсан үзэж таах өөртөө үзсэн дээр баха ингээд нэвтрүүлгээ дуусна үзэрэй үзэгчтэй.
10 жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг нь анхны өрн төрөөд үдшийн шөндөө ухааруулна. 20 жил дуудаад ч сэрээж чадаагүй нойрыг нь хонгор өрн төрөөд үүрийн жавраар хулжаа. Охин үрээн хайрал. Омогдож загнах дааж хайрал. Охин үрээл хайрал. Ойвргон зэмлэгтэйч хайрал. Гэж дуу алдан шүлгэлсэн яруу найрагч Бямбажвын инх туяагийн шүлэг ирэхгүй бодогдно. Хүүхэд ахуй наснда эр нөхөртөөгөө танилцж, үерхэж дотонсон хүний гэргий болж, ижий болсон урунгоод гойлын шаахаа өмөрч үдшийн цэнгэний газраар инээж хөхрөн явах зав тунчиг ховор байсан байхаа. Тэр бүгдийг өгч чадаагүй ч гэлээ. Бидний бэлтгэсэн төрсөн өдрийн бүхэн түүнд чин сэтгэлээсээ зориулсан бэлэг байсан юм аа. Дээр нь бид дор дороо л түүнд аз жаргалыг хүс зогслоо. Энэ ч бас бэлэг юм шүү. За тэгэхээр эрхэм үзэгчтэй манай зүүд бичлэг одоо нэвтрүүлэг маань Эрдэнэт хотод байрлах Эрдэнэт зочид буудлын Дойдо хэмээх энэ сайхан ресторанд үргэлжлэн ирээд ургаагийнхаа төрсөн өдрийн оройн цагийг барихаар одоо ирцгээж байна. Тэгэхээр үзэгчид та бүхэн бас бидэнтэй хамт манай нэвтрүүлэгтэй хамт байж манай ургаад төрсөн өдрийн халуун мэдлэгийг дэвшүүлэх гэж найдаж байна. За ингээд төрсөн өдрийн зээшээ сууя. Чиний хувьд яг хамгийн их гоё тийм дурсамжтай хүүхэд насны ч юм эсвэл одоо саяхныг ч юм уу те төрсөн өдрийн талаар чинь надад гоё ярьж өгч. Хамгийн дурсамжтай. За хамгийн сүүлдээ минь жилийн өмнө маань хурад надаас төрсөн өдрийн том сюрприз ирчихсэн. Оройн нөгөө торто задлаа ширээ торто зүсэд идэх зүсгээд ингээд зүсчихсэн чинь дундаас нөгөө хайрцагтай юм бууж гарч тэр л хамгийн товсрал. Чиний төрсөн өдрийн торт дотор одоо дотор нь хийсэн байсан. Хайрцагтай бүгж байсан юм те. Би сэтгэхгүй яа тэрийг. Тэр л хамгийн том баяр болчихсон да. Тэгвэл тэр их гоё болсон юм. Чи тухайд яаж хүлээж авсан? Шууд хасрал үүснэ үү? Эсвэл шоконд орсон уу? Шоконд орохоор саяны жишээ болсон баг те. Сайн бас шоконд орчих шиг болсон шүү юм. Нэлмс цэлгнээ нэг үг хэлгэснээ тэгээд зайлгчих шиг болсон. Нэг үг ярьсан эргэж байсан. Тэгвэл амгаа стандарт чаав үнэхэр гоё баярлуулсан юм биш үү. За тэгээ өнөөдөр манай урангойн төрсөн өдөр хэд төрч байгаа юм бэ?
29 орчим тий. Тэгэхээр яг 29 жилийн өмнө манай Оронгойгийн ээж 58-агч маань одоо их 50-агч бас баярт мөчл дохиож байсан байна. Тэгээд тэр чи ээжийн тухай нэг яриач. Одоо яг бидэртэй цуг ингээд барилгатаар байг зүг байгаа бид одоо миний ажилласнаар бол тэр үнэхээр тэр хүүхдүүд бол маш чадварлаг одоо зохион байгуулж тэг өөрөө ч мэрэгчлээ бас маш чадварлаг хүн байлээ гэж би надад бол ажиглагцсан. Яг ээж хүнийхээ хувьд яг ер нь ямар хүн бэ? Ээж хүнийхээ хувьд сайн. Хөдлөмөрч. Тэгэхээр чи ээжтэй хандаж юу гэж хэлэх вэ? Өнөөдөр намайг төрүүлчихсэн ээжтэй хангаас цаашдаа баярлалаа. За хоёлаа дэлгэцрүү харчаад их чаг доор гоё хэлээдхөө. За. Ээжээ би таньда хайртай шүү. Өдөг хүртэл намайг өсгөж мөчүүлж авсан. Маш их баярлж байна. Баярлалаа л ээжтэй хэлээ. Тэгэл яг хөө ийм сайхан хүүхдүүдийн одоо их болсон Доронгаа гэж энэ сайхан бүсгийг төрүүлж өдөө зэрэгтэй өсгсөн их тайвагчтай үзэгчтэйхээ өмнөөс нэвтрүүлгийнхаа зүгээс бас баярлалаа гэж хэлмээр байна. Тэгэхээр үзэгчтэй бас нэг зүйлийг хэлгээд өнөөдөр манай Оронгойгийн төрсөн өдөр байгаа. Маргааш 9 сарын 10-нд нь болохоор одоо манай Амгаагийн маань бас төрсөн өдөр болдог. Тэгээ мөн дээрээс нь манай хоёр ихэр Дархан Баатар хоёрын маань 3 сархан ой бас яг 10 өдөр болж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ бүх энэ баярт мөчийг бид нэр давхцуулж одоо зөв бичлэг байгаа гэдэг нэвтрүүлгийн хамгийн оргил үеийг бас давхцуулах тийм төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд энэ бол үнэхээр оргил мөч байх болно. Үнэхээр сэтгэл тогтлоосон хамгийн мартагдшгүй тийм сайхан өдөр байх болно гэж миний хувьд Оронгойхоо өмнөөс бас яг тэгж бодож байна. Амгаагийнхаа өмнөөс бас яг тэгж бодож байна. Энэ жил үнэхээр та хоёр адтай аз жаргалтай байна тийм ээ. Хурдан байшин баригдаад дуусаасан. За тэгэхээр энэ сайхан мартагдшгүй өдрийг өнгөрүүлэхэд маш дэм тусалцаа болсон. Одоо манай Эрдэнэт хот дахь байрлал Эрдэнэт буудлын Дойдо, Монголиан Дойдо гэж рестораны хамт олон маш их баярлалаа. Мөн Мики Маус хүүхдийн толгойн газартаа маш их баярлалаа гэжмээр байна. Хамгийн их тусалцаа болсон Эрдэнэт үйлдвэрийн мэдээлэл сурталчилгааны хамт олон 40 оров дараатай хамт олондоо бас маш их баярлалаа ажиллая. Тэр дундаа Батбаяр ахта баярлалаа ажлын эднэгүүгээр бас өнөөдөр ажлын хурдан амжилттай сайхан болохгүй байлаа. Ингээд нэвтрүүлэг маань үргэлжилж байна үзэгчдээ. Тэгэхээр зүйдэж байгаа да. Зураг авалтын өдрүүд үргэлжилсээр л Амгаланбаатарын гэр бүлийнхэн ирэх хугацаанд өгч байна. Суурь зүтгэхээс эхэлсэн бидний ажил нэг үеийн бодоход хөшиг чуул, обой хулдаас гээд нарийн чимхлүүр ажил руугаа л орж байна. Энэ хооронд сайхан сэтгэлтэй олон хүмүүс бидэнд хандж байсан юм а. Аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл, иргэдийн хурлын төлөөлөгчд, булган хөгжил энэ биш сан гээд олон хувь хүн болон байгууллагууд хандсан юм.
За сайн байцгаана уу. Юуны өмнө одоо телевиз үзэж байгаа та бүхэнднийхээ энэ өдрийн амар амгалан айлтгая. За энэ зүйд биш байгаа нэвтрүүлэг одоо ТV9-ийн хамт олон манай аймагт 2 дахь удаага одоо бас 2 айл өрхийн амьдрал ахуйг ингэж сайхан болгож байгаад болгоомчууд бид их баяртай байдаг юм аа. Тэгээд ингээд манай энэ тойрог дээр нэр дэвсэн Саруу зам дарга бид хоёр одоо энэ 2 ихэр хүүхэд Дахин Баатар, Дахин Баяр хоёртой энэ боловсрал ирээдүй гэсэн 18 нас хүртэлх энэ хадгаламжийн одоо дэвтэр нээлгэж өгч байгаа. Энэ маань болохоор одоо бидний одоо аймаг орон нутагт маань эрдэмтэй сайхан иргэн бас олон олноор нэмэгдэх болтугай гэдэг үүднээсээ энэ хоёртой ирээдүйн боловсралд хөрөнгө оруулалт өчүүхэн ч гэсэн сэтгэлийн хөрөнгө оруулалт ингэж хийгээд энэ хадгаламжийг нээлгэж явж байна. Тэгээ ТV9 телевизийн хамт олон Булган аймагт 2010 оны 9 сарын 3-наас 11-ний хооронд зохион байгуулж байгаа ажил нь болохоор Булган сумын 3 дугаар багийн иргэн Амгалан Баатрын гэр бүлд орон сууц барьж өгж байгаа юм байна. Энэхүү үйл ажиллагаанд нь хөдөлмөр эрхлэлтэй албанд бүртгэлтэй байгаа 10 ажилгүй иргэнийг оролцуулж цалингийн сан болох 1 сая төгрөгийг манай байгууллага хандуулж байна. Ингээ Амгалан Баатрынхаа гэр бүлд хамгийн сайн мөнхний хүсээрээ. Тэгэхээр Булган хотын төв гудамж дагуу байрлуулсан энэхүү самбарыг үзэж та бүхэн харж байна. Энэ юу самбар яах гэж байрлуулсан бэ гэхээр манай зүйл бичлэг одоо нэвтрүүлэг энэ Булган хотод явагдахад маш их олон хүмүүсийн сэтгэл, маш их олон байгууллагуудын тэр сэтгэл шингэсэн тэд буйны тэр цагаан гараа сунгасаа тэгээд нэвтрүүлгийн туршид бол бас тэр болгон бүгдийг дуртаж бид нар чадаагүй байгаа. Тэгэхээр энэ самбар дээр одоо манай зүйл бичлэг одоо нэвтрүүлэг таньдваа өргөсөн сэтгэлээ гаргасан бүх албан байгууллага хүмүүсийн нэрсийг одоо бичсэн байгаа мөн та бүхэн харж байгаа доогор нь одоо манай барилгын ажил гар бие оролцсон залуучууд маань бас байна мөн манай нэвтрүүлгийн багийнхны зураг байна. Тэгэхээр байшингийн маань хувьд бол одоо дуус түнд өгөж байна. Удахгүй бид нэр одоо эцэд нь энэ хүү сайхан байшин гэж хүлээлгэж өгнө. Тэгэхээр үзэгчтэй зүйл бичлэг одоо нэвтрүүлгээ дуусна үзээрэй. За тэгэхээр манай зүйл бичлэг одоо нэвтрүүлэг маань яг 7 дахь өдрөө байшингаа барьж дуусгалаа. Тэгэхээр Булган аймгийн Ардчилсан социалист залуучдын холбооноос санаачилсан Булган аймгийн ардууд мөн аж ахуйн нэгж байгууллагуудын тэр сэтгэлээр бас энэхүү сайхан байшин маань бэлэн бас ингээд үзэгчтэй хад орж ямар бас нэг харцгаая. Тэгэхээр яг 7 дахь өдрөө байшин маань бэлэн болсон үзэгчтэй та бүхэн харж байгаа хүнхээр саруулган яг одоо хатаж амжаагүй байгааг харж байна. Тэгэхээр энэ манай монголчуудын нэг ёс байдаг шүү дээ. Хоёр хүн нэгэн одоо өрх гэр болж дэм нэгтгэхдээ эр хүн нь орон гэрээ бэлдэж эмэгтэй одоо эд хочлоо бэлддэг тийм ёс байдаг. Тэр үднээс манай Урангойгийн гэр бүлийнхний талаас одоо энэ сайхан тавилгуудыг өөрийн сэтгэл ур ухаанаа зориулж хийж өгсөн байгаа. Тэгээд байшин маань ингээ сайхан дүүрээд сайхан харагдаж байна. Харин манай амгаагийн маань хамт олон одоо Булган аймгийн Ардчилсан социалист залуучдын холбооноос санаачлан
одоо амт нөхдүүд нь мөн ард иргэдүүд нь энэ сайхан өргөө цагааг энэ байшинг барьж өгсөн. Ингээд одоо бидний хамгийн оргил мөч болох оронгоог хүүхдүүдийн хамт хүлээж авах үйлдэлээ гээд нэвтрүүлгээ дуустал нүзээрээ зүйд бичлээ байгаа да. Харин ингэж бодчих. Апиас. Нэг нь одоо ч ингэж. Ягарахгүй миний хамгийн анхны энэ олон цаг үрсийг төлөвлөж өгч миний энэ амьдралын утга учирыг бий болгож өгсөн ч юм үнэхээр их хайртай. Тэгээ хан чамаг албан ёсоор миний эхнэр болооч гэж гүйж Зэрэг баяр хүнчтэй тогцоод мэдээж танаа тулгааны ард иргэдийн мөрөл барьж өгсөн нөхөө байшиж харахыг хүсэж байгаа. Адил хүмүүс маш. За. Тэцээ. За. За, залуучууд бэлнэ үү? За, хөшөө болгоё. За, болгоны автомобиль барьж өгсөн Арсан сүлжээ тогтмол холбооны санаачлан энэгүй байшин танаа булгааны барьж өгсөн гэдэг тэгэхээр Ади байрны За, ихтэй татсан байна. Миний хоёр үз атаа.
За тэгэхээр зөв биш л одоо нэвтрүүлгийг үзэж суугаа үзчихээ та бүхэн яг одоо манай Амгаагийн маань энэ сайхан ар жаргалтай гэр бүлийн энэ их ар жаргалтай хүчийг хуваалцаж байна. Тэгэхээр юуны төрөнд хамгийн түрүүнд Оргоогоос энэ байшин олдсон ямар сэтгэл төрүүлж юм чамд? Хийхгүй галгаа. Үнэхээр баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр зөв биш л одоо нэвтрүүлгийг 7 өдрийн хугацаанд энэхүү байшин болсон тийм ээ. Энэхүү байшин босгоод таны ээж Янтан гэрч маань одоо өөрийн шамнартайгаа хамт шамнараа өдөртөө энэхүү байшин барьсан мөн таньчин амгаа энэ бүх сэтгэл зүрхээ бүх хүч хөдөлмөрөөр зориулж энэ байшинд бас байшин босоод оролцсон. Манай оюуны агч бол Араа албыг манай барилгачдын тэр хоол амттай хоолыг одоо маш сайхан хийж өгч. Тэгээд ерөөсөө чамайг өнөөдөр яг ингэж огтож авахын тулд энэ хүмүүс бүгд сэтгэл зүрхээ гарган ажилласан шүү 7 өдрийн хугацаанд гэдэг хэлмээр байна. Тэгэхээр миний төрөнд манай Амгаагийн маань нэргүй ах бас өнөөдөр яг нээлтэн дээр бас дөнгөж ирсэн байгаа. Тэгэхээр бас ирээд ямар сэтгэлтэй ирсэн танд өнөөдөр ингээд энэ ирээ авахтаа үнэхээр би одоо 50 år үржиж 50 år нас нь ийм аттралтай бич үуч ийм дөрөв миний дөрөв ачим үнэхээр аттрал энэ багчд аттрал ийм аттрал би энэ настай үуч хүчтэй байсан. Тэгэхээр тань ч яг энэ залуучд өдөртөн зохион байгуулж те хоёр хүүхдийнхээ гэр орныг бэлдэж өгөх та яг юу дотроо бодож ирсэн бэ? Хамгийн нэгдүгээр сангийн дөрөв дотоод би нэвтрүүлгийн өдөртөн зохион байгуулж байгаа теннис студийн хамт олондоо баярлалаа гэж хэлье. Энэ барилгыг бүтээн босгоцож өгсөн хамт олондоо Дээрсэн сургуулийн үйлдвэрлэлийн оюутан сурагчдаа цонхот компани ажилчдаа ер нь энэ байшинд хүн болгон сэтгэл зүрхээ зориуд хүн болгон өөрийнхөө хүч авьяасаа өөрсдөө хийж чадаагүй ч гэлээ гэсэн энэ байшингийн төлөө зүрх сэтгэлээрээ ажилласан та бүхэнд баярлалаа гэж хэлээ. Та өөр одоо би юу гэж хэлэх вэ те? Энэгч таны надад бол одоо өнөөдөр ёстой зүуд биш байгаад л нэрэндээ яг таарсалд нэвтрүүлэг ямар ч байсан би энэ хэдийгээс ийм байшинд орно үнэхээр зүүдлээгүй л явсан. Өнөөдрээс би дээр үзлээ. Булан аймагтаа 2 дэгчин болж энэхүү азтай залуугаар тодорсон азтай гэр бүлийн эзнээр тодорлоо ингээд хамгаалт. Мэдээж маш их тогтолж байна, маш их баярлж байна. Эр хүн болгоны энэ бүхний хийх хүсдэг юм баг. Гэтэ би энэ бүхний бүр маш их агуу бүр үнэхээр ийм сайхан миний амьд тохиолдож үнэхээр баяртай. Би бараг нэр үнэхээр хамгийн азтай тэр өрхийн тэр гүм амар гой санагдаж байна. Энэ бүхнийг хийхэд хэрэгжүүлэхэд энэ бүхнийг барихад маш олон үний хөдөлмөр. Би өөрөө яг эхнээс нь дуустал үзлээ. Маш их хөдөлмөр орд юм байна. 7 хоногийн хугацаанд энэ бүхнийг хийнэ гэдэг чинь өөрөө үнэхээр их олон үний хүч хөдөлмөр шаарддаг юм байна. Маш их баярлж байна да би. Үнэхээр их тогтолж байна. Сайхан байна. За. Тэр зөв туслаад нэвтрүүлгийг үзсэн байгаа хүмүүстээ миний яг одоо төрж байгаа сэтгэл та бүхэн гэсэн бодож байгаа энэхүү гэр бүл үнэхээр аз жаргалтай энэ гэр бүл ингээд өнөөдөр уулзж байхад бидний барьж өгсөн байшин эдрийн уулзж байгаа уулзалтны хажууд энэ их аз жаргалын хажууд өчүүх юм санагдаж байна. Гэхдээ энэ амгаа маань, урангай маань, энэ сайхан дөрвөн хүүхэд маань өшөө цаашдаа илүү аз жаргалтай сайн сайхан амьдрахад энэ Булган аймгийн ард иргэдийн барьж өгсөн энэ халуун сэтгэлээр болсон энэ байшин илүү тэрэнд нь гал нэмж өгж байгаа. Илүү их аз жаргалын дэврэж бадрааж өгч байгаа гэж би бодож байна. Ингээд ямар ч байсан энэ байшин босгосон санаачилсан хүмүүстээ бас баярлаж хэлхийн зүйтэй байх ингээд зочдоо оролцгаая. Манай
аймгийн ард залуучуудын холбооноос санаачсан Монголын залуучуудын холбоо ТВ-с телевизээр холбоотой хамтран болоод бид нэгэн залуу гэр бүл энэ онд бол томоохон тус үргийа гэж шийдсэн юм аа. Тэгээд энэ том тусыг одоо бид юугаар төлөвлөж яах гэхээр энэ байшингаа энд одоо ТВ-сийнхний гаргаж ирсэн сэтгэл хамтгаар дээр нь Булган аймгийн нийт ард иргэд энэ аймгийн засаг даргын хамгаалын газар иргэдийн хурд одоо хандив тусламж өгсөн компаниудын одоо сэтгэлийн дэмээр болсон энэхүү байшин энэ хоёр оролцогчтой одоо бид өхөр энд ингээд зогсож байна. За ингээд түлхүүрийг нь гардуулж өгье аа бүгдээрээ. За маш их баярлалаа. Манай нэвтрүүлэг 14 дахь дугаараараа тантай дахин өчрөн золглоо. Бидний нэвтрүүлгийг хүсэн хүлээдэг, ямагт хамт байдаг нийт үзэгчдэд баярлалаа. Сайн үйлс дэлгэрэх болтугай. Ийхүү бид зүйд бичлэг одоо нэвтрүүлгийнхаа энэхүү дугаарыг Булган аймагт Гатанбаатар мөсөрж байгаа Бугад толгой дээрээс өндөрлүүлж байна. Ингээд Монгол улсад тэр дундаа Булган аймагт манай нэвтрүүлгээр дамжуулан 2 дахь аз жаргалаар дүүрэн үлдлээ. Ингээд бидэнтэй үргэлцөг байдаг үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Зүйд бичлэг одоо нэвтрүүлгийн энэхүү дугаар өндөрлж байна. Баяртай үзэгчтэй.